За сайн байцгаана уу? Сэрхүү подкастын маань номер 26 дугаар дугаар хэлж байна. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За өнөөдөр танилцуулж байгаа ном маань болохоор Дуугийн Зэнгийн үгс. Сакай но Кацунори гэдэг хүний одоо нэгтгэж өгсөн ном байгаа. За Дуугийн гэдэг нь бол одоо Японд зэнгийг маш сайн дэлгэрүүлж өгсөн тийм зэнгийн багш байгаа. Энэ хүний үлдээсэн үгнүүд дээр суурилсан номыг танилцуулаа явж байгаа шүү. За тэгээд шууд эхнийхээ өгүүлбэр рүү орё гэж бодож байна. Би Японы номноос нь шууд тайлбар уншингаа хамтдаа тайлбарлаа явнаа. За эхнийх нь болохоор уналтанд орохоос айхгүй байх хэрэгтэй гэсэн гэж хэлсэн байна. Яагаад тэгэхээр одоо орчин үеийн амьдрал гэдэг чинь байнгын өөрчлөгдөж идэг. Тэгээд энэ өөрчлөлтөнд ингээд дагаж явж чадахгүй болохоор хүмүүс ерөнхийдөө өөрийгөө орхигдуулчихдээ байна л да. Тэгээд өөрийгөө одоо бусдаа яг энэ зэрэгцэж ингээд явж чадахгүй л ах юм бол одоо уналтанд орчлоо гэдэг ч юм уу. Би нөгөө лузер болчлоо те. Амжилтгүй одоо ямар хүн гэдэг лээ монголоор болохоор одоо нөгөө хоцорчлоо гэдэг ч юм уу. Тийм маягаар хүмүүс өөрсдийгөө ингээд хилээд идэм байна. Гэтэл одоо орчин үеийн энэ үзэл бодол гэдэг чинь ерөнхийдөө агуу том одоо мангас гэх юм уу те. Мангас шиг тийм үзэл суртал юм шүү гэдгийг хэлж байна. Яагаад тэгэхээр хүмүүс заавал энэ өөрчлөлтөнд ингээд дааж явах хэрэгтэй юм шиг. Тэрэнд ингээд дааж явж чадахгүй, амжилтаа явж чадахгүй байвал өөрийгөө амьдрах ирэхгүй юм шигээр ингээд хүмүүс ойлгоод идэг. Тэгээд би амьдрах чадахгүй нэ гэд нөгөө депрессинд унцдаг хүмүүс байдаг шүү дээ. Сэтгэл гутрал гээд тийм сэтгэл зүйн өвчнөр өвчлцдөг гэх юм уу. Байнга ингээд гутралд ороод байдаг. Гэхдээ энэ том байгалийнхаа дотор би амьдрах чадахгүй нэ гэж одоо боддог нь бол зөвхөн хүн төрлөختн л байд юм аа. Яагаад би амьдрах чадахгүй нэ гэж бодоод ин гэхээр бүх юмыг толгоогоор ойлгох гээд ингэх ёстой, тэгэх ёстой, ингээл зүгээр ах, тэгэл зүгээр ах, би заавал ингэж амьдрах ёстой, заавал ингэж амьдрахгүй л бол одоо миний амьдрал одоо алдаатай, одоо унтчихсан, бусдаас хоцорчихсан ийм амьдралаар амьдарж ийн гэж өөрийгөө ойлгоод идэг. Тэгэхээр ингээд толгоогоор бодох тусам хүн өөрийгөө унтсан гэж ойлгоод идэм байна л да. Гэтэл энэ том байгаль дотор болохоор бидний энэ бие гэдэг чинь яг салхишгээ, борошгээ, тэ ус, гал тэ яг иншгээл юм шүү гэж энд хэлсэн байна. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө бие болон энэ сэтгэлийг энэ байгаль шигээ тэ ус, гал, салхи, энэ шороо, мод шигээ энэ байгальтайгаа нэгдмэл гэдгээ ойлгоод эхлэх юм бол заавал юм байх ёстой, заавал ингэж амьдрах ёстой гэдэг тэр нөгөө баригдмал бодлоосоо чөлөөлөгдөөд илүү амьд байгаа тэр өөрийнхөө амьдрал, амьд амьсгалж байгаа тэр бүхэндээ одоо баярлж эхэлнэ гэж хэлсэн байна л да. Тэгээ яг Догоны нөгөө зэн дээр үеийн үгээр нь хэлэх юм бол буддизмын замаар явж байгаа хүний бие сэтгэл гэдэг чинь салхи, бороо, ус, галтайгаа нэгдмэл байд юм аа гэж хэлсэн байна. Энэ юуг хэлж байна вэ? Энэ байнга өөрчлөгдөж идэг, байнгын энэ өөрчлөлттэй энэ байгаль, энэ ертөнцийн урсгалтайгаа нэгдмэл болохоос биш ингээд заавал ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг юм толгоогоор боддгоо гэсэн үг байна шүү дээ. Хэрвээ тэрийг орхичих юм бол хүний сэтгэл арай тайвшраад тэг өөрийгөө тийм их одоо унтчихсан, хоцорчихсон орчин үеийн энэ амжилт руу ингэж явж чадаагүй хүн, тэг амжилт олж чадаагүй хүн гэж харах ямар ч шаардлагагүй болно. Зүгээр л амьд байгаадаа л баярлдаг болно гэсэн үг байна. За энэ дээр юу гэж бодогдож байна? Одоо ингээд тийм уналт гэдэг чи мэдээж нөгөө би бол хувьдаа бол бас нөгөө ингээд одоо мундаг хүмүүс байдаг шүү дээ. Одоо тийм дэлхийн баян хүмүүс ч юм уу, эсвэл одоо багш нар ч юм уу. Энэ хүмүүс чинь дандаа амьдралын нөгөө түүхийг ингээд уншиж байхад дандаа унаж босч ийсэн. Тийм тэгжиж тэр нөгөө том амжилтанд хүрдэг. Зүгээр ингээд бүх юм амжилттай ингээд хийцээч явдггүй тийм ингээд яг түрүүний уянгаатай
яг саналын байна ингээ бүхэн байнга ингээд өөрчлөгдөж идэг. Тэгэхээр тэр болгон дээр хүн дандаа амжилттай яваад байна гэж байхгүй. Гэхдээ унж болно. Унахаас мэдээж айх хэрэггүй. Гэхдээ гол нь унаад тэр унна гэдэг чинь бас нэг одоо алдчихин тэр алдаан дээрээсээ сураад тэгээд унсан цэгтрээс эргээд өмнө нь байсан цэгтрээ босч ирнэ гэдэг чинь зүгээр ингээд тэр амжилтанд хүрснээс баг 2 дахин илүү амжилт гэж би бол боддог. Тэгэхээр яг энэ талаас нь бас ярьсан ч тэр одоо нөгөө бурхан багшийн юунууд байна, сургаалууд байна. Одоо мөн нөгөө нэг бурхны номнууд байна. Тэд нар дээр ч гэсэн ерөөсөө уналтаас айх хэрэггүй. Одоо бясалгал хийн одоо юу гэдгийг номын мөрөөр явна сахин гэдэг чинь бас маш их нөгөө хүн өөрөө өөртөө уналттай нөгөө нүүр тулдаг. Одоо тэгэхээр тэгжээж тэр нөгөө том нөгөө бас нэг амжилт нь бас нэг талаараас ирдэг гэж би бас бодож байна л да. Тийм шүү. Ерөнхийдөө тийм орчин үед чинь ингээл хүн болгон ямар нэгэн юмны ард гарчихсан, ямар нэгэн юмыг бүтээчихсэн ч юм уу. За одоо ажиллаа албаны хувьд бол өндөр албан тушаал дээр очсон байх хэвээр хүн болгон захирал болсон байх хэвээр ч гэдэг юм ингээд маш их юм амжилттай хүмүүсийг одоо магтаад одоо дээш нь өргөд идэг тал байгаа шүү дээ. Ялангуяа одоогийн энэ капитализмын нийгэм болохоор тэгэхээр ингээл заавал одоо өглөөнөөс орой хүртэл ингээл мундаг ажиллаад хүн болгонтой нөгөө багаар ажиллаж чаддаг те одоо юу гэдэг чинь өндөр цалин авч чаддаг, өндөр албан тушаал дээр ажиллаж чаддаг ийм хүн чинь л одоо амьдралын хувьд ингээ амжилттай явж байгаа. Би бол ингээд амьдралаас унтсан хүн юм аа ч гэдэг юм одоо хоцорсон хүн юм аа гэдэг ч юм уу. Тэгж бодох ерөөсөө шаардлагагүй. Яа тэгэхээр тэ хүн болгон заавал багаар ажиллаж чаддаг байх ч юм эсвэл хүн болгон юмыг одоо урагшлуулж тэ хүчтэй ингээ хамт олноо урайлж чаддаг тийм удирдах төвшний лидер байх шаардлагагүй. Танд өөрт чинь яг ямар чадвар байна? Би ингээ багаар ажиллаж чаддгүй ч гэсэн надад ямар давуу тал, ямар чанарууд байдаг вэ гэдгийг хүн тайвшраад ингээ харах юм бол айгүй ямар ч хүн одоо ямар ч сул талтай хүнд ч гэсэн заавал нэг давуу тал, заавал нэг өөрийнх нь ийм бусдаас онцгой, за бусдаас давуу гардгүй маа гэхэд бусадтай ингээд нэг тийм ялгагдахаар тийм онцгой тал бол заавал өөрт чинь байдаг учраас тэрийг ингээ олж хараад тайвшраад тэгээ заавал амжилтанд хүрэх шаардлагагүй. Одоо чи ерөөсөө одоо peacefulness гэх юм уу? Амар амгалан байдал гэдэг чинь бол шинэ амжилт гэдэг байгаа шүү дээ. Одоо 22 дугаар зуунд бол одоо тийм мөнгөтэй хүнийг амжилттай хүн гэж хэлэхээ болоод тэгээ өөрийнхөө дотооддоо амар амгалан бий болгосон хүн хэд их материаллык амьдраад материализмд ороод өөрийгөө алдаад яваад байх биш. Тэгээ өөрийгөө одоо тодорхой хэмжээнд тайтгаруулад хөндлөнгөөс хараад тэр амгалан байдлыг бий болгож байгаа хүн гэдэг чинь жинхэнэ амжилтанд хүрсэн хүн юм шүү гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ үг бол ерөөсөө бүр модонд орсон юм билээ. Одоо талархал гэдэг чинь бас одоо энэ шинэ үеийн хамгийн том тренд болно гэж байгаа байхгүй. Одоо өнгөрсөн үе бол өнгөрсөн үедээ капитализмаараа дуусж байгаа. Одоо энэ 21-р зуунаас хойш бол би биендээ талархдаг те. Тэгэд өөрийгөө тийм бусдад харьцуулаад заавал би ингээ хоцорсон хүн юм байна, амжилтанд хүрэх ёстой юм байна гэж бодох шаардлагагүй. Хэрвээ та өөртөө амар амгалан байдлыг бий болгож чадчихлаа тэр чинь бол асар том амжилт. Ер нь бол нэг өдөр ч гэсэн ингээд ямар нэг юм стресстгүйгээр уурлахгүйгээр нэг өдрийг өнгөрөөж чадчихлаа тэр бол айгүй том амжилт байгаа байхгүй яа. Тэгэхээр энэ орчин үеийн ертөнц гэдэг чинь маш их стресстэй. Одоо өдөржингөө ажиллахаас ахуулаад өдөр тутмынхаа амьдрах мөнгө олох гээд маш их юм стресс байгаа. Монголд бол одоо ялангуяа төвжрэл эдэргээл тэрэн дээр нэмэгдээд зөндөө бас одоо бэрхшээл гэх юм уу одоо 50 байдал алдагдуулахаар юмнууд зөндөө байдаг байх л та. Гэхдээ та тэр их давлгаан дунд ч гэсэн өөрийнхөө тэр далайн давлгааг тэгээ давлгаалахгүйгээр жоохон ч гэсэн өөртөө 50 байдлыг олгоод өөрийгөө одоо хүлэмжшөөрөөд тийм тэр нөгөө амгалан байдлыг олж чадсан бол тэр бол ерөөсөө маш том амжилт байхгүй юу. Тэрийг л одоо энэ 21-р зуунд бол нэлээд дэлгэрүүлж эргэн тойрондоо ч гэсэн хэрэг ууралж байгаа ямар нэг юм дамжилтанд хүрэх гээд бүр өөрийгөө одоо зовоогоод байгаа хүнд бол хилээд мэдээж амжилтанд хүрэх гээд хичээж байгаа хүмүүс бол
мэдээж мундаг байна. Гэхдээ одоо хүн болгонд тэгж хичээх шаардлагагүй гэдгийг бол хэлээд байгаа юм шүү. Энэ бол яг миний л бодол л доо. За дараагийн өгүүлбэр рүү орох уу? Тэгээ. За өөрт байхгүй юм одоо шаардахгүй байх гэж хэлсэн байна. За одоо дээр үеэс хилэгдэж ирсэн одоо Буддагийн сэтгэл те Буддагийн зүрх гэдэг чинь болохоор одоо ямар нэг онцгой хүнд л заавал өгөгддөг зүйл юм биш юм аа. Жишээлбэл те өдөржин шөнжин бясалгал хийж одоо гэгэрэлд хүрэхийн төлөө хичээж ирсэн Будда болон эсвэл одоо зэнгийг хамгийн ихэнд дэлгэрүүлсэн юм хятадд очиж ажил одоо зэнгээ дэлгэрүүлсэн Боддарма багшлал одоо Буддагийн зүрхтэй гэж хэлэх бол боломжгүй. Энэ Буддагийн сэтгэл зүрх гэдэг чинь бол бүх хүмүүст байд юм аа гэдэг хэлсэн байна. Тэгэхээр одоо ч гэсэн танд байгаа. Тэгээ жишээлбэл ингээд та тэгээ Буддааны бандангаа идээд одоо хоолоо идлээ тий. Тэгээд өдөр тутамд ингээд хоолоо идчихин, унтчихин, сэржин, алхахчихин. Ерөөсөө энэ өдөр тутмын хөдөлгөөн чинь л та бүх ертөнцтэйгөө нэгдмэл бөгөөд энэ байгальд хийхээ нэг хэсэг гэсэн үг юм аа. Тэгэхээр таны дотор ч гэсэн энэ одоо Буддагийн сэтгэл гэдэг энэ механизм чинь таны дотор ч гэсэн хөдөлж байгаа гэсэн үг юм аа. Тэрийг ингээ ямар нэг амар юм чадвартай эсвэл нэг далдыг харагч те эсвэл нэг амар юм заавал одоо бөө удхан болсон хүн л ингээл хийж чаддаг зүйл гэж бодох ерөөсөө хэрэггүй. Тэгээд одоо өөрт байхгүй юм а гаднаас бити хүсэмжлээрээ гэсэн байна. Гаднаас хүсэх тусам тэр бол ингээ зовлон болж эхэлдэг юм байна л да. Тийм. Тэгэхээр өөрийнхөө дотор байгаа юмаа л харж тийм яг одоодоо яг өөр дээрээ төвлөрж амьдрах тий. Энэ чинь бол таны тэр Буддагийн сэтгэл таны дотор байгаа тэр Буддаг сэрэж өгд юм шүү гэж юм. Тэгэхээр хүн өөрийнхөө дотор байгаа Буддаг одоо яагаад мартаад идэг вэ гэхээр хэтэрхий нөгөө гаднах ертөнцөөс хамааралтай амьдраад тахаар тэгд юм байна л да. Заавал одоо ингэж амьдрах ёстой тэгж амьдрах ёстой гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ дээр үеийн энэ Догины хэлсэн хэллэгээрээ ч гэсэн тий. Одоо дээр үеэсээ Буддагийн сэтгэл гэдэг чинь бол юм идэж байхдаа, алхаж байхдаа та хамт байгаа юм шүү гэдэг утгаар хэлсэн байна тийм. Та одоо юм идэж чадчихээн, алхаж чадчихээн гэдэг чинь л таны дотор одоо Будда байгаад ялгаагүй шүү л гэсэн үг байна л да. Яа тэгэхээр тэр энгийн өдөр тутам хийгээд байгаа юм шиг тэр үйл ажиллагааг хүртэл та автоматар хийж чадж байгаа тий. Одоо нэг хүн ингээд нэг юм харахын төлөө нэг хүч зориулдаггүй шүү дээ. Бидэрт бүгдээрэнд нь ч яах вэ? Бидэрт бол ингээд заавал харахын төлөө ямар нэг юм хичээж ингээд зовох шаардлагагүй. Тэр харах гэдэг тэр аз завшаан чи угаасаа өгөгдсөн байгаа байхгүй юу? Тэгээ идэж чадах, алхаж чадах. Тэгэхээр эн чинь л ерөөсөө таны дотор Будда байгааг хэлж байгаа юм шүү гэж хэлсэн байна. Энд дээр юу гэж бодож байна? Тий, яг би бас яг санал нэг байна. Ер нь бол бид нар чинь ингээд төрөхдөө бид нар чинь бүгдээрээ адилхан бурхан чанартай төрж байгаа тий. Тэгэхээр тэр бол тэр бурхан чанар гэдэг юмыг одоо хизээж одоо арилгах боломжгүй, гүйх боломжгүй мөнхөд бид нартай ингээд хамт явж идэг. Одоо өхөл төрөл болгонд хамт явж идэг. Тэрнээс бусад зүйлийг бид нар дандаа энэ одоо иргэн тойрноос гадаад ертөнцөөс дандаа нөгөө амьдрахын тулд гэх юм уу тий эсвэл яахын тулд ингээд нөгөө зээлдэж авч идэг. Бусад бүх эдэн мэдлэгийг тий одоо шинжлэх ухаан байж болно юу ч вэ бүх зүйлийг дандаа өөрөөр хэлбэл хүн чинь нөгөө 5 мэдрэхүйтэй шүү дээ тий сонсдог харддаг хүртдэг тий тэгэхээр хүн харсан болгоноос хүн мэдээлэл авч идэг хүний тарих бичиж авч идэг тий өөрийн одоо мэдсэн мэдээгүйгээр тэр нь үл хамааран харсан болгоноо бичиж авч идэг сонссон болгоноо бичиж авч идэг тэр болгоно бүгдээ ингээ мэдээлэл болж ингэж өргөдлөж идэг тэгэхээр ганцхан үл өөрчлөгддөггүй бидний хэн нэгнээс зээлдэггүй мөнхөд бидэртэй хамт байгаа ганц мэдлэг одоо ганц одоо бэлэг оюун гэвэл одоо бурхан чанар
байж байгаа. Тэгэхээр бид нар яг ингээд яг өөрсдөө ойлгоё, хүн өөрөө өөрийгөө ойлгоё гэдээ ингээд явуулаад ер нь бол гаднаас зээлж авсан мэдлэгээс илүүтэй эргээд нөө бясалгал хийгээд өөрийнхөө тэр бурхан чанарлуугаа эргээд харцгаал юм бол ер нь бол хүн өөрийгөө баг төгсөө ойлгочих тийм боломжтой гэж боддог. Мэдээж яг гадна талаас шинжлэх ухааны номнууд, бүхний номнууд уншлагүй яг уу. Гэхдээ тэр зөвхөн зөвхөн сануулгах төдий ийм шүү, тийм шүү гэдэг зөвхөн сануулгах төдий. Гэхдээ яг жинхэнэ мэдлэг бол яг хүний дотор байдаг дотоод бурхан чанарт иждэг. Тэгэхээр тэгж харах нь тэр талаасаа би бас саний энэ нөгөө бусдаас тэр нөгөө юу өөртөө байхгүй бусдаас бити гэдгийг бас би тэр утгаараас ойлгож байна. Тийм шүү. Сая яг энэ буддагийн сэтгэл гэ би хэлтлээ. Яг будда чанар гэдэг чинь зөв хэллэг баг шүү монголоор бол. Энэ ханзаар нь яг уншихаар буддагийн сэтгэл ханзыг хэрэглэсэн байна. Тэгэхээр будда чанар гэдэг чинь бол хүн болгоны доор байдаг. Тэгээд хүн болгоны дотор байдаг. Тэгээ хүмүүс болохоор хүн чанар, аратан чанар гэж ярьдэн шүү дээ, тий. Тэгэхээр тэр хүн чанар гэхээсээ илүү өшөө цаашаага өнгийгөө тарах юм бол уул нь бидний дотор тэр будда чанар чинь байгаа байхгүй. Мэдээж хүн чанар хэрэгтэй. Хүн чанар гэдэг чинь англиараа бол нөгөө humanismтай нэлээд төгөж очих байх тий. Одоо би бинээ бодох тий хүнд итгэж харьцах тий. Одоо хүн төрлөختөн гэдэг утгаараа бид нэг шүү гэдгээ ойлгох гэдэг ч юм уу. Тэр мэдээж чанар хэрэгтэй. Тэгэхээр тэрнийг бүр давсан будда чанар гэдэг чинь бол бүр хүн чанараа даваад бүх нөгөө зөвхөн хүн төрлөختөнг биш, ерөөсөө байгаль дэлхий, амьтан, ургамал, энэ далай дотор амьдарч байгаа бүх амьтад энэ бүгдийгээ сансар огтргуугаа хүртэл мэдэрж байгаа тэр чанар байгаа шүү дээ. Бидний дотор тэр чанар байгаа байхгүй. Яг ингээд сонсъё гэх юм бол бид нар тэр хол байгаа тэр одыг ч гэсэн ойлгох боломжтой. Тийм том потенциал байгаа мөртлөө өөрийгөө бас сайн ойлгож авч чадахгүй яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг мэдээж ингээд медитац хийгээд өдөр тутмын бясалгал хийгээд байвал бидний дотор тэр том хүч өөрийгөө ухаарах ухаан wisdom гэдэг чинь бол байж байгаа. Тэгээд нөгөө надад нэг юм жоохон санал нийлдэггүй гэх юм уу. Нэг бодогдоод идэг зүйл бол яг шинжлэх ухаан байдлаар бид нар чинь дандаа боловсрал авч ирсэн болохоор хүн төрлөختөн гэдэг чинь сармагчнаас үүссэн юм аа гэдэг ч юм уу. Дарвины онолыг л номер 1 хамгийн баг арай батлагдаагүй онол мөртлөө хүмүүс тэрийг ингээ батлагдсан онол мэтэр ойлгоод ингээ яваад идэг. Гэтэл яг үүндээ ингээ сайн харах юм бол хүнд тийм аратан чанар бол маш цөөхөн шүү. Аратан чанар ямар үед гарч ирж ийм гэхээр ямар нэг юм сэтгэл зүйн балансаа алдсан үед байгаа байхгүй юу. Тэгэхээр будда чанараа алдсан үед байгаа байхгүй юу. Сэтгэл зүйн баланс. Тэгэхээр тэр сэтгэл зүйн балансыг ямар үед алдаад байна гэхээр хит их архин давтах тий ямар нэг юм давтах яг би майнд болон тэр сүүлийн баланс алдагдбайгаа үед л тэр аратан чанар гарч ирдгийн байна да гэж надад бол тэгж харагдаад. Тэрнээс ш ингээд хүнд ингээ угаасаа аратан чанар ээж идэг. Тэгээл ингээл заавал идэхийн төлөө ч юм уу эсвэл нэг нэгнтэйг өрсөлдөхийн төлөө амьдарч байгаа амьд үлдэхийн төлөөх инстинкт нь хүн төрлөختний хамгийн гол инстинкт юм аа гэвэл тэр бол жоохон асуултын тэмдэгтэй гэх юм уу. Яагаад тэгэхээр миний бодлоор бол яг идэхийн төлөө амьд үлдэхийн төлөө амьдарч байгаа нэг үйл хүн яг цагаат болох юм бол яг нөгөө хүндэд тусалдаг л ахгүй. Яг тэ үлдсэн талхаа хувааж идэх хажууд нь нэг жоохон хөхөд ингээд юунаас очоод хатнаас ч юм нэг юмнаас ингээ ойчих гэвэл гэлс ингээд тэ гүйж очоод ингээ аварчих тэр сэтгэл нь угаасаа дотор нь байж идэг. Тэгэхээр тэр аратан сэтгэл мөн үү тэ. Тэгэхээр хүн төрлөختөн аратан чанартай гэдэг ч юм уу нөгөө төрөлхийн амтналаг инстинкттэй гэж хүмүүс яриад идэг нь надад бол айгүй асуултын тэмдэгтэй байдаг. Яг үүндээ хүний жинхэнэ инстинкт бол маш тийм нэг нэгнтэйгээ хамтарч амьдрах туртай тий. Тэг хүн өөрт нь талархахаар маш их баярлдаг тий. Хүн гинт жоохон хүүхэд ингээд бэртгэжээвэл гинт ингээд өөрийн инстинктээрээ гараа тий
сунгаад аварчдаг ч юм уу. Яг энэ чанар бол хүнд байгаа байхгүй юу? Хэрвээ аратан хүртэл бие биений хайрладаг шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол хүн бол өөрийнхөө дотор тэр амьтналаг инстинкттэй эдэр гэж ярихаасаа илүү миний дотор яг ямар инстинктүүд байна гэдгээ бүр илүү тотгошоогоо сайн хөндлөнгөөс харах хэрэгтэй хаа. Тэгвэл арай баланстайгаар тий юмыг харж чаддаг болно. Тэгээд нөгөө хүмүүсийн хамгийн их алдаа гаргаад идэг нөгөө согтуу үед янз бүрийн бас чанарууд гарч ирдэг болохоор аль болох бас архиа тохируулж хэрэгжилжээвэл тийм ямар ч үед хүн ер нь гэмт хэрэг үлдэх ч юм уу одоо бодтой чанараа алдах магадлал бол тун бага байх л гэж би бодод байдаг шүү дээ болно. Тэгтэр юу гэж боддог вэ? Тэгээ ер нь бол бас архины тал дээр ер нь бол айлтг орхны номонд те одоо ямар ч шашин юу гэдэг бүгдэнд нь нөгөө архийг ер нь бол тэр нөгөө сахил гэдэг утгаараа хоригддаг шүү дээ те. Тэгээд бяцтал гэхэд нөгөө арх уух юм бол хүний нөгөө арх ч өөрөө нөгөө астралийн доогуур төвшний 20 дугаар төвшний тийм нөгөө идэ гэж ярьдаг. Тэгэхээр чөтгөрийн идэж гэж ярьдаг шүү дээ. Чөтгөрийн ундаа гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө бид нар нэгэнт оюун санааны өндөр түвшинд хүрч ингэж чадаагүй бол тэр одоо тийм чөтгөрийн идэнд бид нар ингээд автах юм байна л да автдаг те. Тэгэхээр тэр нөгөө нэг одоо бясалгалт бол яхад бол нөгөө бэлгээнүүдийг ингээд хаачдаг те. Ууцсан үед бол бэлгээнүүдийг хаачдаг гэж байгаа юм тийм. Тэгэхээр мэдээж ингээд бясалгал ууцсан үед хүн бясалгал хийж чадахгүй те. Төвлөрч чадахгүй яг тэр утгаар хэлж байгаа. Тэгэхээр өөрөө арх гэдэг ондаа ч яг одоо ингээд бидний нийгэмд ингээд энгийн хэрэглээ болцсон ингээд хүмүүс ажил төрлөө ярихтай одоо юу гэдгийг төрс өдрөө тэмдэглэхтэй ч юм уу ингээд хамгийн гол нь хүн одоо за учиргуус сахихад тэрийг бүр хорхон за юу ингэж хэлэхэд зүгээр хүн ухамсартай л хэрэглэх хэрэгтэй альва эдийн ундааг тий хэмжээтэй ухамсартай хэрэглэж тэгээд уусан эзэн үдээч гэсэн контролтой одоо хяналттай байж чадвал тэр маань бас нэг өөрийгөө бас нэг удирдах чадвар бас тийм тий одоо тэр чадвар чинь бас л нарийн ярих юм бол нөгөө бурхан чанараас ирж байгаа тий өөрийгөө удирдах чадвар чинь тэгэхээр тийм байгаасаа гэж би бас энэ нэмж хэлмээр байна. Тийм шүү. Нэрээ өөрийгөө удирдах чадвар, өөрийгөө ажиглах чадвар бол мэдээж тэр буддаа чанараас тий ирж байгаа юм шүү гэдгээ хүмүүс санаж ивэл бас балансаа алдах нь бол багасах байх тийм ээ. За дараагийн үг болохоор ямар нэг хан мөрөх юм бол бодхоо зогсооцоогоорой гэж хэлсэн байна. Тий одоо ямар нэг юмд ингээд явж чадахгүй тэрнээс илүү явж чадахгүй болох юм бол бодлоо л зогсоочих хэрэгтэй гэж хэлсэн байна. Ааха. Тэгээ яагаад ингэж хэлсэн бэ гэхээр 898 он хүртэл амьдарч исэн нэг хятадын нөгөө Тан улсын үеийн нэг зэнгийн багш байсан юм байна л да. Кёгин гэдэг нэртэй зэнгийн багш байсан юм байна. За энэ Кёгин гэж хүн болохоор маш тийм толгой сайтай, смарт те юм болгонд ийм авьяастай, юм их хурдан ойлгодог. Одоогор бол маш тийм элит маягийн тийм зэнгийн багш байсан юм байна. Тэгээд одоо мэдлэг хичээл сайтаагаас гадна одоо энэ бясалгалдаа хүртэл маш юм тууштай ханддаг байсан юм байна л да. Гэтэл энэ толгой сайтай багш маань хүртэл одоо гэгэрч чадаагүй байна тухайн үед. Тэгээд өөрийнхөө багш Исан гэдэг хүнээс асуусан юм байна л да. Кёгин болохоор тэгсэн чинь багш нь болохоор өөрт нь ингэж хэлсэн байна. Чи юм болгоныг ингээд толгоогоор ойлгох гээд байгаа учраас чамд гэгэрнэ гэдэг хэцүү болоод байгаамаа гэж хэлсэн юм байна. Тэгээд нөгөө Кёгин ч болохоор сэтгэлээр унаад нөгөө нэг баахан уншиж исэн баахан буддизмын ном нөгөө зэнгийн ном эдрээ нийлүүлж байгаа бүгдээр ингээ галаар шатаацсан юм байна л да. Тэгээд за би ч одоо гэгэрнэ гэж юу аах вэ? Одоо энэ бясалгалаач болий ингэж тэ ууланд гарч нөгөө мацаг барьж ингэж хичээдгээч болий гэд. Тэгээ бүгдийг хаяад багштаач баяртай гэж хэлээд тэгээ ганцаараа аялалд гарсан юм байна.
Тэгээд нөгөө аялалд гарч явж байгаад нөгөө дээр үеийн бас нэг ийм буддизмын багш юм уу та тэрний нөгөө бунхантай ингээд таарлцсан юм байна л да. Тэгэд эргэн тойрон тэр бунхныг ингээд тойроод өндөр өвснүүд ургацсан байсан. Тэгэхээр нөгөө тэр чин буддизмын том багшийн бунхан болохоор өвснүүдийн ингээд цэвэрлж өгсөн юм байна. Кёгийн. Тэгээд цэвэрлсэн ч гэсэн нэг л ийм дотор нь онгоохгүй л байсан юм байна л да. Тэгэхээр нэг тэр хайрт харагдчихсэн жижигхэн чулууг аваад юу лөө таке гээд нэг модны тийшээ бамбу мод баха бамбугийн тийшээгээ ингээд зогсон чинь нөгөө бамбу модондоо чулууны очоод ингээд дуурна штэ таг гээд Аха. таг гээд дуурсан чинь кёгийн буюу нөгөө нэг би одоо гэгэрнэ гэж байхгүй нэ гэж сэтгэлээр унчаад аялаад яваадсан нөгөө хүн маань гинт гэгэрч хэлсэн юм байна л да. Юу гэж бодсон гэхээр би чинтэй энэ жижигхэн чулуу энэ бамбу гэд энэ хатуу ийм ногоо мод идэв штэ. Энд цохигдоод ингээд дуурах энэ дууг, энэ сонин дууг сонсох чихтэй юм байна. Тэгээд гаднаас авж байгаа энэ харьцангуй мэдлгүүдээс илүү одоо энэ ертөнцийн абсолют чанар гэх юм уу? Туйлын үнэн бол тэр туйлын үннаараа л ганц тэ бэд юм байна гэдгийг ухаарсан байна л да. Одоо жишээлбэл тэр нэг жижигхэн чулууг аваад шитгэхэд тэр дуу гарч байгаа шүү дээ, тэ? Ой, юу жоо. Тэн дээр л нөгөө нэг тэр дууг сонсож байгаа би чинь хүртэл миний энэ чих чинь одоо автоматар тэр дууг сонсч чадчихин гэдэг чинь айгүй тийм сонин зүйл байгаас дээ. Ойлгож байна уу? Одоо тэр бамбууд тэр чулуу ингээд очоод энэ нэг юм сонин таг гэдэг дуу гараад тэр дууг би сонсож ин гэдэг чинь өөрөө айгүй сонин зүйл юм байна гэдгийг л ухаарсан байна л да. Тэгснээр энэ хүн гэгэрсэн гэдэг яриа байд юм байна. Тэгэхээр энэ юу хэлж ийн гэхээр ямар нэг юмд ингээд хан мөрөгцсөн юм шиг болоод энэс цаашаа ойлгохгүй нэ, энэс цаашаа явахгүй нэ гэдэг юм уу. Энэс цаашаа одоо би одоо хөдлөд нэмэргүй нэ гэж бодсон үед зүгээр л ямар нэг арга зам бодохоо ерөөсө бэлч хэрэгтэй юм байна. Тийм. Тэгэхээр гинт нэг өдөр толгойч орж ирэх нь шүү дээ. Энэ чинь ингэж явах хэрэгтэй юм байна гэдэг ч юм. Энэ арга зам юм байна гэд яг энэ хүн шиг чулуу шидэнгүүд нэг толгойд нэг юм орж ирж штэ тий. Тэр чулууны дуугаар тий. Яг тэрэн шиг ингэж орж ирэх нь ш. Тэрнээс ингээл өстой нэрэ ном уншсаар агаал гэгэрчин гэж бол байхгүй. Тийм бясалгалсаар агаад бас гэгэрнэ гэж байхгүй. Тэгэхээр яг нэг тийм тэрийгэ баг бүгдийн хайцсан юу ч бодоогүй явж явах тэр орж ирж байгаа тэр анзаарж байгаа зүйлүүд ч айгүй чухал байгаа байхгүй. Гинт анзаарагдаж байгаа зүйлүүд тий. Энд дээр юу гэж бодож байна? Тий, яг адилхан бас санал нэгтэй. Ер нь ингээд за одоо яг бясалгалч биш гэсэн ер нь энгийн амьдралд ингээд бид нар нөгөө шийдвэр гаргаж чадахгүй одоо бидрээс шалтгааллахгүй ингээд юмнууд их болдог штэ тий. Ингээд бид нар өөрсдөө шийдвэр гаргаж чаддгүй. Тэгээ бидрээс шалтгааллахгүй юм асуудалтай тулгардаг ажиллаж бай, амьдралж бай тий. Тэгэхээр тэр болгон дээр хүн ингээд өөрөө хэрвээ нэгж шийдэж чадахгүй зүгээр нөгөө зүгээр явуулчих гэдэг штэ тий. Ингээд зүгээр орчих гэдэг. Тэгэхээр яг тэгсэн цагт ингээд нэг өөрөө хариулт нь ингээд одоо үнэхээр нөгөө бурханд ингээд яадаг юм бол тусалт юм уу те ингээд хариултууд нь ингээд гинт гарч ирдэг штэ ингээд орхичхоор тэр их ер нь зөв юм шиг байгаа гэж би бодоод байдیں۔ Тэгэхгүй ингээд нөгөө нэгэнт өөрөө шийдэж чадахгүй нэгэнт одоо ирээдүйн хүн мэдхгүй учраас нэгэнт яаж чадахгүй бол өөрийгөө тэрийг бодож тэгэж одоо зовоож ахаар зүгээр ингээд орхицсан дээр юм шиг байна. Яг тэр орхон гэдэг нь нөгөө одоо хичээл зүтгэл гаргахаа болоод ажлаа хийхэ болдог ч юм уу тийх биш. Зүгээр ингээд тэр юмыг ингээд яг хажуудаа ингээд зүгээр тавьчих хэрэгтэй юм шиг тэр асуудлаа. Тий. Хажуудаа тавиал тэгээд ингээд жоох ингээд тайван суух хэрэгтэй юм шиг байна. Эсвэл ингээд зүгээр нэг найзуудтайгаа уулздаг ч юм уу энгийн ингээд явж идэл тэр асуудал өөр аяндаа шийдэгдчихдэг. Ингээд аяндаа хариулт нь өөрөө гараад ирдэг. Тэгэхээр энэ зүйл маань бас адилхан л нөгөө тэр саяны хин оёгоо гэлдэг тэр
тэр мондог хүн одоо тэгж гэгэрсэн биз дээ тий. Тэр ясар их ном үзээд тэгээ сүүлдээ тэр бүх үзсэн номнуудаа бүгдийн шатаагаад за ингээ бүтэхгүй юм байна гэдэг дээрээ тулаад тэгээд надаас ч хятгаалах юм биш юм байна тий. Энэ номч надад нөө тусахгүй юм байна гэдээ ингэж бодсон биз тий. Тэгээд явж итэл тэр хүн тэр юу ингээ чимээг сонсонгуудаа гинт ухаарлыг гээд ирсэн биз дээ. Яг өөрт нь хэрэгтэй тэр хүн магадгүй олон жил одоо бүхний ном үзэж бясалгасан байж магадгүй. Гэхэд тэр олон жилд тэр хүнд яг ганцхан хэрэгтэй байсан хамгийн чухал хичээл нь яг тэр л байсан байна л да тийм ингээд ойлгоход. Тэр дууны тэр чимээг л тэгж олж авч өөр дээрээ тусгаж ойлгож авсан хамгийн том хичээл байсан байна. Тэгэхээр яг энэтэй адилхан амьдрал дээр яг ийм юмнууд бид нар хэрэг анзаарч чадвал байнга болж идэг тийм ингээд жижигхэн нэг хүний хэлсэн үгч байт юм уу. Тэр чинь ингээд дандаа нэг тийж ингэж ойж ингэж орж ирж идэг тийм ингээд. Тийм шүү. Ер нь бол тий ялангуяа ингээд бүр багасаа маш их хичээл хийгээд ингээ өөрийгөө одоо хүчлээд гэх юм уу тэг хичээл зүтгэл гаргаа сурцсан байнга юм ном уншдаг тэг мэдлэг цуглуулах хичээдэг хүмүүс тэгээд өөрийгөө одоо маш том хүн болцсон одоо ухаарцсан ч гэдэг юм уу мэдлэг суудсан гэж бодож байгаа хүн байх тусам тэр нөгөө мэдлэгээсээ салах тэрийг ингээ хажуу жишээ орхих гэдэг чинь аягүй хэцүү байдаг ахал та. Тэгэхээр нөгөө заавал одоо мэдлэгээд дамжуулж л те хөшөө ингэж нарийн уншиж мэдчихэж л юмыг ойлгоно гэж бодоод байдаг тал бас агаад байдаг. Гэтэл яг нарийн юмдаа ингээд хин их уншсандаач биш хин одоо энэ багш бол өстой тухайн энэ 898 онд бол бүр хамгийн л элит хүн байсан гэж штэ толгой сайтай юм тэг салбар бүрийн одоо судар номнуудыг уншсан ийм хүн хүртэл ингээд тэг өөрийгөө ойлгохгүй явж байгаад тэрэндээ ингээ мэдлэгтэй хит их ач холбогдол өгөөд ах тусам одоо тэрийг орхиж явуулах аягүй хэцүү байдаг тий. Яг л би мэдсэн би чинь одоо доктор авцсан, магистр авцсан. Миний мэдлэг бол одоо төлөвлийн үнэн гэдэг ч юм уу одоо батлагдсан гэж талаас нас хардаг тал. Мэдээж тэр чинь бол хэдэн зуун жил яг одоо шинжлэх ухааны салбарт ингэж хоригдлогдож ирсэн мэдлэг дээр суурилж байгаа олж авсан зүйл болохоор мэдээж огт одоо тийм юм байхгүй гэж хэлж болохгүй. Мэдээж тэр одоо шинжлэх ухаанаас олж авсан мэдлэг гэж бол байгаа. Гэтэл таны дотроос тэр гарч ирж байгаа wisdom буюу энэ ертөнцтэйгээ нэгдмэл энэ буддагийн ухаан гэдэг чинь бол шал өөр газараас гарч ирэх юм шүү дээ. Гинт нэг өдөр одоо зөвхөн энэ бамбууд дээр дугарж байгаа чулууны дуугаар л тэр хүн ухаарч байгаа байхгүй юу. Тэр жижиг чулуу тэнд вээжиж тэр бамбуу тэнд бээжиж тэр гоё таг гэсэн дуу гарч ирнэ шүү дээ тий. Жишээлбэл одоо тэр чулууг одоо шал өөр ус руу шидчих юм бол шал өөр дуу гарна нэстэ тий. Ус руу бол одоо юу гэдэг чинь нөгөө усны дуу гарна. Одоо өөр өвс рүү шидчих юм бол одоо бас өөр дуу гарна шүү дээ тий. Тэгэхээр тэр байгаа энэ бамбуу шитгэхэр энэ дуу гарч ийн гэд тэр нөгөө тэнд тэр юм зүйл байгаа гэдгийг тэр хүн ухаарж байгаа байхгүй. Тэгэд би миний чих бас энэ дууг сонсож авч чадчихээн те. Тэгэхээр дэлхийн ертөнц дээр угаасаа л одоо тэр ийм үзэсгэлэнтэй гэх юм уу? Тэр дуу чинь тэр үзэсгэлэнтэй тэр зүйл чинь тэнд байгаа л байхгүй юу? Тий. Бид нар гинтл нэг өдөр тэрийг зүгээр санамсаргүй энэ хүн болохоор байгаа л хөөх ямар гоё дуурд юм бэ? Тэгээ чулуу энэ бамбууд руу ингээд цохигдсон чинь ямар гоё дуурд юм бэ гэдгээр олж одоо ойлгож байгаа байхгүй юу? Тэ? Өөрөөр хэлбэл бас наадах чинь бас одоо юу санагдлаа л да нэг уншижсэн номны өөр орж ирээд нөгөө одоо бамбууд чинь одоо нөгөө юу вэ? Хус мод тий. Тэгээд өөрөөр хэлбэл нөгөө тэр өмнө нь одоо наад энэ хүн чинь өмнө нь маш их бодолт хийсэн хүсэлтэй гэгэрий гэсэн хүсэлтэй маш их юм уншсан ингээд өөрөө нөгөө тархиад үргэцсэн одоо битүү тархин ингээд ямар ч юм шингэх зайг болчихсон тийм явж исэн байсан байна. Тэгээд яг тэрийг сонсоод бүх юм хоосорсон баг. Яг тэр нөгөө хус шиг хус ингээд дотроо хоосоо гаднаа ингээд юу гэдэг штэ ингээд хоосон хулстай хоосон. Яг тэр хоос гэдэг бас нэг тийм дохооч юм уу одоо тийм юу байдлаар л одоо илэрхийлсэн байж магадгүй л дээ. Тэгэхээр яг тэр хүн яг тэр хулс шиг яг тэр үедээ тийм хоосон болсон байна л да. Тэгэнгүүт хоосон яг болохтой зэрэгцэл
яг гэгэрэл зэрэг явагдсан байна л да. Би бас яг тэгж бодлоо. Тийм баг. За дараагийн үг болохоор өөрийнхөө анзаарж ойлгосон зүйлийг одоо чухалчилж үзээрэй гэсэн үг байна. Тэгээ хамгийн чухал зүйлс гэдгийг чинь бол одоо хин нэгэн өөр хүн танд зааж өгдөг биш юм шүү гэсэн байна. Бас нэг хүний одоо жишээ гаргасан байна л да. Бас Хятадын Тан улсын үеийн Рэйюн гэдэг зэнгийн багш байсан юм байна. Энэ хүн болохоор 30 жил ерөөсөө зазын бясалгал хийгээд тэгээд ерөөсөө энэ тэнд мацаг барангаа ингээд аялаад маш их юм гэгээхийн төлөө ингээд хичээж явж ирсэн хүн юм байна л да. Тэгээд ерөөсөө ямар ч гэгэрэлд очоогүй учраас шинэ багш ингээ хайгаад явж ирсэн юм байна. Тэгж явж байгаа нэг өдөр ийм уулны ингэрт ирээд жоохон юм жижигхэн даван дээр гараад одоо тэр хавьд байгаа энэ тосгонуудыг ингээд харж ирсэн юм байна л да. Тэгсэн чинь нөгөө тэр тосгоны тойроод ийм сакурагийн цэцэгнүүд сакура шин момо гэдэг чинь пич те. Пич чинь монголоор юу гэдэг вэ? Тийм үлээ. Тий тэр нөгөө пичний цэцэгнүүд цэцгэлцэн. Тэгээд тэр харангуудаа ингээд дуу алдаад хөөх ямар үзэсгэлэнтэй цэцгүүд вэ гэд дуу алдаад хөдөлж чадахгүй ингээд хараад лээсэн юм байна л да. Тэгээ өөрөө ингээд хөөх ямар үзэсгэлэнтэй юм бэ гэд дуу алдж байгаадаа гинт анзаараад ингээд гайхсан юм байна. Тэгэнгүүтээ ингээд яагаад би өмнө нь ингээд цэцэг харангуудаа цэцэг харж исэн мөртлөө ийм цэцэгний ийм үзэсгэлэнтэй гэдгийг ойлгохгүй мэдрэхгүй яваад исэн юм болоо гэж бодсон юм байна л да. Тэгэхээр хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн чухал те хамгийн одоо хүндлүүштэй зүйл гэдэг чинь бол хүнээс авдаг одоо хүнээс заалгуулж сурдаг зүйл биш юм аа гэдгийг ойлгосон юм байна. Тэгэхээр энэ хүн чинь ингээл те одоо надад хамгийн одоо зөв хамгийн одоо том гэгэрлийг зааж өгөөч гэл ингээл баахан том багш хайгаал яваадсан. Гэтэл тэр нөө үзэсгэлэнтэй цэцгийг хараад хөөх гэд би дуу алдаж ийн гэдэг чинь тэ өдийг хүртэл ерөөсө тэр цэцэгний гоо үзэсгэлэнг ерөөсө анзаарахгүй яваадсан байхаа нь шүү дээ өөрөө. Тэрийг өөрөө хаарсан тий тэгснээр ийм үзэсгэлэнтэй юм гэдэг чи энүүхэн хажууд байд юм бэ. Ингээ гараад энэ зам дээр энэ ургацсан байгаа цэцэг гэдэг чи яасан үзэсгэлэнтэй юм бэ. Энүүхэн энд тэр ингээ хөндлөөштэй сайхан юмнууд чинь байд юм бэ гэдгийг өөрөө ухаарсан байх нь шүү дээ. Хин нэгнээр заалгаагүй. Тий тэгэхээр энэ өөрийнхөө энэ өдөр тутамдаа анзаарч ухаарж байгаа юм аа хамгийн одоо чухалчилж сонсоорой тий ойлгоорой гэж энд хэлсэн байна. Энд дээр юу гэж бодож байна? Тийм бид нар чинь нэг дээрээс нь айгүйх нөгөө завгүй амьдрдаг шүү дээ тий ажлыгээд тий нөгөө хитрхийх юм ихэн бодоод тэгээ хитрхийх нөгөө завгүй амьдраад байхаар хүн нөгөө энгийн зүйлийг анзаархаа болждөг. Тэгээ нөгөө хүний урд ингээд тэр бүх гоё нөгөө энгийн сайхан юмнуудыг ингээд бүгдийг ингээд халахлаад хүний нөгөө бодож байгаа ажил одоо тэр бүх проблемууд нь ингээд тэр бүх юмыг халахалцдаг тий. Тэгэхээр хүн бас түрүүний хэлдэг шиг тэр бүх юмаа ингээд хаяач гэсэн ингээд бүгдийг хажуудаа тавиад орхиод тэгээ тэр энгийн ямыг ингэж анзаарч ингэвэл хүнд хүч өгдөг хүн тэндээс өөрийнхөө бас өөрийгөө бурхан чанараа эргэж олж бас хардаг тий. Одоо хүн ажиллаа бодоод байвал өөрийгөө ажил дээр очихоор одоо менежер тий гэртээ ирэхээр нөхөр болчдөг гадаа гарахаар иргэн болчдөг гэтэл яг энэ бүгдийг ингээд орхиод би ажилтнч биш иргэнч биш тийм үү нөхөрч биш ихнэрч биш юу ч биш гэдэг бүгдийг хажуудаа тавиад тэгээд зүгээр энгийн яг өөрийнхөө байх хүнд нэг тийм цаг хэрэгтэй юм шиг байна. Тийм байна. Тэгэхгүй хүн би бол одоо тэгж одоо хүн яг мэдээж ажлыгээд амд гэр бүлтэй болоод ингээд явах. Гэхдээ тэр бүгд бол эцсийн зорилго бол биш. Ер нь бол би бол одоо тэгж боддог. Тэр яг байж болно байхгүй ч байж болно. Гэхдээ хүн өөрийнхөө бурхан чанарыг таних ер нь бурхан чанараа таних гэж ирсэн шүү дээ. Ер нь бол би хувьдаа тэгж боддог. Тэгэхээр хүн тийм цаг хугацаа байх ёстой. Тэр цаг нь маш их үн цэнтэй цаг хугацаа 5 минут ч байж болно 10 минут ч байж болно тэр маш их үн цэнтэй цаг хугацаа гэж бодож байна. Тийм шүү те. Манай уугнаа маань бол нэлийн буддист хүн учраас тийм бурхан чанараа таних гэж ирсэн
гэж яах шиг байна. Мэдээч яг хоо танихгүйгээр буцаж болох ч гэсэн тэг аль болох одоо энэ нөгөө нас чи айгу богинохон шүү дээ те нэг үсрээл нэг 60 70 жил амьдрна. Тэгэхээр энэ хугацаанд амьдралаас мэдрээ баясыг олж мэдэж авъя те мэдэрч авъя гэж бодож байгаа юмнуудаа бол ойлгохгүй амьдарч байгаад яг нас барихынхаа өмнөх өдөр анзаарах биш те одоо энэ өдөр тутмын жижиг зүйлээсээ ч хамаагүй ингээд мэдрээ нөгөө нэг цэцгийг харсан ч гэсэн яас сайхан үзэсгэлэнтэй юм бэ гэж боддог ч юм уу те тэр өөрийнхөө анзаарч одоо амьдрах нь чухал юм шүү гэдгийг хэлж байгаа шиг байна. Тэгээ энэ яг төрөний нөгөө сургаалтай бас жоохон нийцэх талаас гараа. Төрөн чи нөгөө чулуу шидэд хулс модонд ингээд чулуун цогцсон дууг сонсоол ингээл тэгээ хулс мод чи ингэж дуурд юм биш үү гэд ингээд айгу гоё мэдрэмж аваад ингээд ухаарсан гэж шүү дээ. Энэ хүн болохоор хөө хин пичний цэцэг чи ямар гоё харагддсан бэ гэдгийг хараад тэгээ ийм үзэсгэлэнтэй юмнууд энэ үзэсгэлэнтэй энэ сонирхолтой дуу тэр бамбу модон зохиогдож байгаа дуу чинь энүүхэн хажууд байсан юм биш. Тэгээ ийм хин л хажууднаас ингээд би олчиж болох байсан юм биш гэдгийг л ойлгоод байгаа байхгүй те энэ хүмүүс. Тэгээр л гэдэг чинь тэр хол бүр уул муулан дээр гараад хідэн сар аялаад явахтаа гол нь биш. Яг уу аял болно. Тэрийг бол үгүйсэхгүй. Гэхдээ мэдээж одоо тэгэхээсээ илүү тэр өдөр тутамд өөрт өгөгдсөн байгаа юмнууд тэ өөрт өгөгдсөн байгаа сайхан юмыг харах нүд тэ сайхан юмыг сонсох чих гэдэг ч юм уу. Энэ сайхан цэцэгс тэ өөрөө чинь баясгаж байгаа энэ тэнгэр үүл юу гэдэг. Энэ баясгаж байгаа юмнуудаа нэг ингээ харчих юм бол та тэртээ энэ амьдралаа илүү одоо буддаа чанар руугаа тэмүүлсэн амьдрал болгохыг одоо хүсэж эхлэх байх л та цаанаасаа дотроосоо. Тийм. Тэрэндээ анзаарахгүй яваад л ивэл нэг мэтгэд л нөгөө эргэн тойрон одоо автаал одоо эргэн тойрноос хоцорч болохгүй төрөний хилдэг шиг те уналтанд орж болохгүй амжилтаа явах хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэрэнд ингээ хит автаад эхлэхээр яа харахгүй өөрийн дотоод амар амгалан байдал жоох алдагдаад ирдэг л те. Тэгэхээр буддаа чанараар заавал амьдрах алдгүй ч гэсэн хэрвээ та тэр буддаа чанараа сэргээж амьдрах юм бол эн чинь бол танд өөрт чинь амар амгалан нэгдүгээр авчран тийм үү. Хоёрдугаар болохоор өөрийнхөө тэр эргэн тойронд байгаа маш симпл энгийн хажууханд байгаа зүйлстэй айгүй их анзаарч талархдаг болох нь болно тий. Тэр амьдралд хэрэгтэй зүйл юм болов л гэж бодоод энэ номыг танилцуулаад байгаа юм шүү. За энэ дээр өөр нэмэх зүйл байгаа болов? Тэгээ юунд бол саний энэ өмнөд хоорондоо аягүй их уялдаж чинь те ингээд жишээнүүд нь доёнгайгаар өнөөдөр аягүй гой юм үлгэр домгийн аягүй гой жишээнүүд авлаа бас их ойлгомжтой те ингээд жишээ болгоод ярихаар их ойлгомжтой байлаа бас тий. Тэгэхээр догийн багшнууд их тийм энгийн юмнаас та нар анзаарч ухаараарэ гэдгийг л аягүй хэлдэм юм те. Ер нь догийн гэдэг энэ багшийн тий энгийн зүйл ер нь энгийн зүйл гэдэг нь агуу гэж байдаг ч тэр Монгол үг гэдэг ч тий. Тэгэхээр тэр маань бас энтэй бас дүүх байх гэж бол бодож байна. Тий шүү. Энгийн амьдрал амар амгалан амьдрна гэдэг чинь л одоо хамгийн том амьд. Тий одоо энгийнээр ингээд шинжлэх ухаан технологи хүртэл ингээд улам нөгөө энгийн рүү яваад байгаа байхгүй тий. Одоо жишээ нь гар утас гэдэг үг нь олон товчлоортой байсан бол өнөөдөр нэг товчлоортой болчлаа тий. Одоо магадгүй тэгээд дахиад гар утас ингээд хөгжөөд энэ маань ямар ч товчлооргүй одоо өөр юу ч болдгийг мэдэхгүй. Тэгэхээр шинжлэх ухаан хүртэл өөрөө бас ингээд энгийн рүү яваад байгаа байхгүй. Энгийн болох тусам тэр бүтээл маань тэр технологи маань агуу болж идэг. Тий. Тэгэхээр бүсэл тийм юм байна гэж бодлоо. Тий шүү. Одоо чинь тэгээд өдөр болгон уцтайгаа зуралтаад уцаал харж байхгүй бол ингээд 50 байж чадахгүй байнга онлайн амьдрах биш. Одоо ямар ч уцаа асаахгүйгээр хөдөө яг манай Монгол шиг хээр газар те ямар ч юм тоггүй хөдөө газар амьдрах тэр офлайн амьдрал гэдэг чинь бүр тэр Америк гэдэрт бол бүр luxury амьдрал гэдэг байгаа шүү дээ. Хамгийн дээд зэргийн тий ийм мод устай газар тэгээ уцаа асаахгүй амьдрна гэдэг чинь тэгж энгийн байна гэдэг чинь одоо хамгийн дээд зэргийн амьдрал гэж хэлэгддэг болчиход байна шүү дээ тий. Байна.
байна. Тийм шүү. За. Тэгээд өнөөдөр ингээд өндөрлөх үү те. За тэгээ өнөөдөр ингээд өндөрлөе те. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. За баяртай. За баярлалаа. Баяртай. Баярлалаа.